Дэлхийн нийтээр энэ өдрийг 16 дахь удаага харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүнс үдэ аж ахуйн яам, сүүс үн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байгаа юм. Энэ өдөрлөг нь эх орны сүү, эрүүл хүнс, амьдралын баталгаа урайтай, энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн захирагчийн алба, Global Communist олон улсын байгууллага, Emerage хөтөлбөр, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбоо, Монголын эмэгтэй скаутын холбоо, Монсуу хариуцлагатай хувьцаат компани, зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл болон сүүсүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Сүү хувьцаат компани, Апо хувьцаат компани, Тесо Мелко хариуцлагатай хувьцаат компани, Vitafit Invest хариуцлагатай хувьцаат компани, Сүүтэй Монгол төрийн бас байгууллага зэрэг компаниуд оролцсон юм а. За Апо компанийн хувьд одоо шинэ сүүний үйлдвэр байгуулснаас хойш одоо Монгол улсад шингэн сүүний тогтолцоог бий болгох, малчтын гар дээрээс эрүүл чанартай сүүг одоо үйлдвэрийн орчинд бэлтгэн боловсруулж хэрэглэгчдэд хүргэх гэдэг энэ маш нэлээд төвөгтэй энэ тогтолцоонд бол нэлээд амжилт гаргаад явж байгаа. Тэгээд манай өнөөдөр энэ малчин фермерүүдээс цуглуулсан энэ хамтдаа бид нар энэ өөрсдийн брэнд бүтээгдэхүүнүүд бол дээж, сайн, маамуу гэсэн энэ үйлдвэрүүдийг бүтээгдэхүүнүүд бол нийслэлд болон одоо нийт хэрэглэгчдэд хүргэж байгаадаа бол маш баяртай байгаа. Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн тэр дундаа шүд биеийн дэх кальцийн хэмжээ тогтоох, ясны сэржилтийг онцлох зэрэг үн төлбөргүй үзлэг зөвлөгөө өгсөн юм. Мөн суглаатаа худалдаа явагдаж, аз тунгуудад бүтэн жил хагас жил сүүсүн бүтээгдэхүүн үнэгүй авч хэрэглэх эрх олгож байсан юм а.